Үнэн үгийг айлдан хэлэхэд үнний мөртөө амьдран оршиход эрдэнийн чулуу шиг гялтгандаг боловч гэрэлт нарны тусгалаар гэрэлтүүлж гимэн үнэт тэр эрдэнэсийг үнэлж бас харж чадна шүү дээ хэмээгээд наран эцэг харцаг хүүгээ өөрийн үрээс ялгалгүй инэрч хүндлэн үнэрлэв. Олсон эрднийг харамлаж хадгалж нуугтаа бус. Өнгөлж тортон тойглохдооч бус. Тосож хүлцэн суралцахтаа л цэнэн байдаг юм шүү дээ. Үннийг тээж ирсэн үрээсээ би үн цэнэт үгсийн хөг аялгауг таньж өөрийн чадгаар дуу болгон дуулсан. Үнэн оршихыг эцэг нь хичээсэндээ өглөөнөөс үдэш хүртэл хэлсэн үгэндээ эзэн байхыг тэмцэж зорин батжуулсан. Ингэж бид игэл бяцхан үрээсээ чин үнэн байхын чигч голчийг суралцаж, чиглэх зүг тодорч, чадамж мэдлэгийг хуралдуулж чинээгээрээ л зүтгэж амьдарсан. Чи харин үнэн үгийг хан хэрэн болгон босгоод тааш нь сонирдолгүй хайсан байна. Худлаар хуурдаг дадлаа хур борооны дараах могой шиг аривдуулж дижээсэн байна. Мэдлэг чадамжийг суралцаж олдог гих үннийг магад худал үг хэмээн огоорсон байна. Өргөө гэрээ өнгөтэй өөдтэй авч явах санаа бөгөөд зүтгэлээ өөрийн худал үгэн могоогоор хордуулсан байна хэмээн гэрэлт наран ижийн харцаг хүүгээ өөрийн үрээс ялгалгүй хүндэлж инрэн үнэрлэв. Та бүхэн үлгэрийнхаа үргэлжлэл болон өөр ийм ижил төстэй үлгэрүүдийг дахин сонсохыг хүсвэл фоллоу дараарай. Баярлалаа.